Хайнан. Дорнын Деважин Хятадын Хавайч гэгддэг Хайнан арал нь бүгд найрамдах Хятад ард улсын аялал жуулчлалын хамгийн өмнөд зэг халуун орны ур амьсгалтай далайн эргийн олон амралт зугаа цэнгэлийн газруудтай ширэнгэн ойтой дэлхийн үзэгсэнт газруудын нэг билээ. Төв нь Хайков хот. Санья хот Хайнаны арлын хамгийн том аялал жуулчлал хөгжсөн хэсэг. Дадонхой, Ялун, Саньяба тохойнуудад сунж тогтсон далайн эргийн хот юм. Энэ л хотод манай аялал тухлан саадна. Бид аялагчдынхаа хүсэл зорилго, сонголтод нийцүүлэн багц, чөлөөт гэсэн хоёр төрлийн аяллуудыг зохион байгуулж байна. Чөлөөт аялалд хоёр талын шууд нислэгийн тийз, зочид буудлын төлбөр, өглөөний цай, олон улсын аяллаа иж бүрэн даатгал, онгоцны буудлаас тосож авах, үдэж өгөх үйлчилгээний төлбөрүүд багтсан аялал байдаг бол багц аяллаа хөлбөрт хөгжилтэй, сонирхолтой, дурсамж дүүрэн, сэтгэлд хоногшсон үзэр үйлчилгээнүүдийг бид багтаадаг юм. Бидний зохион байгуулж байгаа чөлөөт аяллууд нь аялагчид ямарваа нэгэн хүчин зүйлсээс үл хамааран өөрсдөө аялах дуртай өдрөө сонгож хүссэн хугацаагаар аялах боломжийг бүрдүүлж өгдөгөөрөө бусдаас онцлогдно. Манай аялагчид далайн эргийн зочид буудалд тухлан буух бөгөөд энэ буудал нь эргэн тойрондоо цэцэрлэгт хүрээлэн усан ориглуур, бассейн, тоглоомын талбай, фитнес төв, далайн эргийн эргэн тойрон наран шарлагын газартай учраас аялагчдад нэн таатай газар юм. Манай эхний аялал бол халуун бүсийн өмнөд булангийн Мичин арлыг зорих болно. Уур амьсгал нь зөөлөн дулаан учраас олон сармагчин өсч үржих таатай нөхцөл бүрдсэн нутаг буюу энд Хятадын хамгийн урт буюу 2138 м агаарын дүүжин замаар зорчиж сармагчингийн вант улсаар аялан сармагчингийн цирк, хошин шоу, парад зэрэг хөгжилтэй аялалд оролцож сармагчингуудтай зураг татуулан инээд баяраар дүүрэн өнгөрүүлэх болно. Харин дараагийн аялал бол Хайнан арлын уугуул ястан үндэстэн болох Ли болон Мяучуудын тосгоноор зочлох явдал юм. Ли ястан бол энэхүү аралд хэдэн мянган жил аж төрөн сууж байгаа уугуул иргэд юм. Харин Мяучууд бол 16 дугаар зуунд нүүдэлэн ирж суурьшсан Хятад гарлын үндэстэн юм. Эдгээр ястан үндэстэнгүүдийн аж төрөн сууж байсан оромж сууз, өдөр тутмын амьдралынх нь хэв маяг, ёс заншил, соёл уламжилтай танилцж, тэдний урлагийн тоглолтуудыг үзэж сонирхон мартагдашгүй сайхан дурсамжийг өөртөө үлдээх болно. Санья хотод аялан эргэстийн заавал очиж таашаал авах газрын нэг бол усан парк юм. Энд манай аялагчид нэг өдрийн хэсгийг өнгөрүүлж, 6 игнэ болон гуурсан битүү хоолойд, цагиргэн усан гулгуурууд хиймэл голоор эрзэн зэвэр гулгаж тоглох, давлгаат бассейнд сэлэх зэргээр цагийг тунч сайхан өнгөрөх болно. Далайн эрэгт биеийн шарах, буудлынхаа бассейнд зугаацах, далайд шумбах, шүхрээр нисэх, усан онгоц, зэвэр зугаалах, эсвэл массажны төвд зочлон дэлхийд алдартай эртний уламжлалт Хятад хөлний болон бүдийн биеийн массажийг хийлгэх Санья хотын худалдааны төвүүд далайн эргээр шопинг хийх зэргээр хөгжилтэйгээр өнгөрүүлж болно. Хайнан арлын шашны төв болох Наншан нь Санья хотоос 45 км-ийн зайтай орших бөгөөд энд Гуаньян хэмээх 108 м өндөр бурхан байна. Энд хүний гараар бүтээсэн байгалийн уран дүрслэлт газрууд, сүм хийд, хөшөө суурганууд байхаас гадна Хятадын болон дэлхийн өнцөг булан бүрээс лам нар бясалгал мөргөл үйлдэхээр шашны зан үйлд оролцохоор хуран цуглардаг газар юм байна. Санья хотоос 30 км-ийн зайтай Нантян гэгдэх халуун аршааны хөндөй оршдог. Энд халуун орны ой дундуур явж байгаад халуун аршаан бүхий том жижиг олон бассейнтэй та бүхэн таарлах болно. Энэ халуун аршаанууд нь нэмэх 30 градусаас нэмэх 60 градусын халуун байх бөгөөд эмчилгээний зориулттай, хүн орхиодоотой, 100 настай, кокосын сүйтэй, англи үнэртэй гэх зэрэг эми ургамалтай усан баанууд байдаг байна. Энэхүү халуун аршаантай бассейнд суух, сэлж шумбах нь хүний арьс, мэдрэлийн судлууд, зүрх судасны үйл ажиллагаанд тус болоод зогсохгүй, тайвшруулах энергиэр сэлбэх үүрэгтэй. Энд аршаан булгууд ба бассейнуудад нь хүний муу арьсыг эдэж эмчлэх загастай байнд орж болно. Романтик парк. Санья хотод аялагч жуулчид хэн бүгдийн оройг сайхан өнгөрүүлэх нэг газар бол Романтик парк юм.
Хамгийн сонирхол татах хэсэг бол тус хайлан бэлдсэн том театрт болдог оройн шоу тоглолт юм. Түүнийг саньяачууд 7D тоглолтч гэж хэлдэг. Онцлог нь сүүлийн үеийн техник технологийн дэвшилтүүдийг ашиглан үзэгчдийн суудлал нь хөдөлж, усан оргилөөр тайзнаас ундарч, үзэгчдийн дээрээс гэнэт гарч ирэх үзүүлбэрүүд нь оройн шоуг улам сонирхол татан болгодог юм. Энэхүү романтик паркд өдрөн ч гэсэн үндэснийхээ хувцсан өмссөн жүжигчид хайнаа нар дэргэдийн онцлог бүхий дуулж хуурдан гудамжинд тоглолт шоу үзүүлбэрүүдийг байн үзүүлдэг. Энд мөн л бэлэг дурсгалын зах дэлгүүрүүдээс гадна зааны хөндөй, эртний хот, ли мяучуудын тосгон болон мөсөн хотгон гэх мэт нэртэй 10 гаруй өөр өөр дүүргүүдтэй.